За, учрал ерөнхий сайдыг дэмжинэ. Залуу хүн дэвшилт үзэсгэлэнаатай боловсролтой туршлагатай стасаа бас арай илүү өөр байх гэсэн өндөр хүлээлттэй байгаа. Их найдаж байгаа. Тийм учраас дэмжинэ. 1 жил 9 сарын хугацаанд бид 3 дахь ерөнхий сайдаа томилох хэсэг санал хураалт явуулах гэж сууж байна. 2 эрдэнэ ерөнхий сайдыг ганцаараа татгалзсан санал өгөөд энэ сууж ялаа. Зандаж тэр ерөнхий сайдыг татгалзсан 7 хүний нэг нь болоо сууж ялаа. 2 эрдэнэ ерөнхий сайд бол худал хуурмгаар засагласан айдсаар засаглах гэж оролдсон. Тийм учраас эсэргүүцэж ирсэн. Зандаж тэр даргыг дараа нь намын дарга биш байсан учраас дэмжээгүй. Намын дарга биш учраас парламент дахь олонхын бүлэгтэйгээ ажиллах бодит боломж нь бага байсан. Тийм учраас доктортой байх дээр хамаг энерги зарцуулаад том ажлуудаа ерөөсөө хийхгүй байсан. Одоо учрал дарга намын дарга. Тэгэхээр одоо улс төрийн эрх, захиргааны эрх бүгд нь байгаа. Тэгэхээр хариуцлагаа үүрээд цогтой золбоотой зөрөгтэй ажиллана гэж итгэж найдаж байгаа учраас дэмжиж байгаа. Тэгэхээр одоо дарга жоохон зөрөгтэй тодорхой баймаар байна. Дэмжмээр байна. Дэд сайдгүй явна гэж шууд хэлчмээр байна. Засгийнхаа бүтцийг үнэхээр цомхон болгоно гэж хэлчмээр байна. Тэгж хэллээ гэд нэг энэ Монгол Ардын намын бүлгийнхэн гишүүд нь тэгвэл болий гэд намын дарга эсэргүүцээ зогсно гэдэгт бол би итгэхгүй байна. Тэгэхээр жоохон шийдэмгээ баймаар. Хоёрдугаарт нь энэ одоо Нямбатар даргатай хариуцлага тооцноо. Гэвс хэлчмээр баг. Монголчууд өнөөдөр их сони юм үзлээ Улаанбаатарчууд. Хам богдуул хатан туулаа хамгаалсан иргэдийнхэн эсрэг жигсаал хотын дарга нь хийгээ байжхыг харлаа. За эсэргүүцч болно. Хийж байгаа ажлаа хамгаалж өмөрч болно. Гэхдээ өнөөдөр бүр хэвийн биш болцсныг нь бид нар бүгдээрээ нүдээр үзлээ. Эсэргүүцэд очисон хүмүүсийг энийг барь түлх, тэрийг булаа. Үг хэлсэн хүмүүсийг бүгднгийнхэн гэрээ аягийг ол 100-100-аараа 10-100-аараа зохион байгуулалтанд ороод гэрт нь оч. Улсын хурлын гишүүд нэг нэгээрээ гараад тэр үзье. Нүдэн дээр наад хүн чинь хэвийн болч биш болсон байна. Тэгээ ухаан муутай хүн бол 2 зүйл дээр шууд галзуурдаг л да. Нэг нь эрх мэдэл нэгтгэхээрээ, нэг бол мөнгө ихтгэхээрээ. Хэвийн биш болсон байна. Монголд хаан дутаагүй шүү дээ. Хангалттай байгаа. Тэгэхээр одоо та Ардын намын даргын хувьд, ерөнхий сайдын хувьд яг миний энэ 3 асуудал дээр юу гэж бодож байгаа вэ? Энэ хотын даргатай хоршиж ажиллах уу? 1. Засгийн газрын бүтцийг цомхон болгоод зардаа багасгаад явах уу? Дэд сайд. За. Учрал шүү хариулъя. За ер нь бол хүндээч юу ах вэ? Тэгээд яам олонтой агентлаг зөөдөө гэхээс илүү яг оновчлох ёстой гэдэгтээ бол би өөртөө чинь санал нэг. Дөрөв би байр суурь хэлсэн. За дэд сайд бол хариуцлагатай албан тушаал мэдээж нөгөө олон улсад одоо засгийн газрын комисс одоо бусад хэлэлцээрүүдэд оролцдог хариуцлагатай албан тушаал. Гэхдээ энэ цаг үед бол би ерөнхий чиглэлийн яамнаас бусдын шаардлагагүй гэж үзэж байгаа. За хоёрт яамдуудын дэргэд байгаа хөгжлийн төв агентлагууд төр чиглэлийн шинжилгээ хийж байгаа. За үүн дээр бол нилээдгүй олон бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. За яамдуудыг нэгтгэх нийлүүлэх асуудлаар хэд хэдэн хувилбарыг хэрэглэхийн дарга байх үеэсээ авахуулаад тухайн үеийн одоо ерөнхий сайд нар энэ ажлыг одоо судалгаанууд хийлгээд боловсруулж ирсэн. Тэгвэл одоо маргааш орж ирээд яамдууд нэгтгэхэд нийлүүлвэл төрийн албаа хаагч нар маань одоо энд бас нэг дунд нь хэлмэгчгүй гэдэг юм бол байгаамаа. Тэгэхээр хэд хэдэн хувилбарууд байна. Үүнийгээ би одоо мэдээж чинь томилогдоод манай одоо энэ эрх баригч намын хувьд бас удирдах зөвлөлөөрөө за бүлэг дээрээ танилцуулаад эзлээд дээрээс нь засгийн газарт урих шаардлагатай улс төрийн намуудад бас урилга илгээгээд ингээд явна. За түүний дараа би одоо танаа намын бүлэгт бас одоо нөхцөл байдлаа яг эзлэж танилцуулна. Тэр би өөрөө ч томилогддог байгаа учраас яг эцсийн байдлаар ингээд шууд тус тас гэд хэлэх чинь одоо цаг хугацааны хувьд болохгүй шүү дээ. Тэгээ дээрэс нь чинь бас өөрөө яг энэ бүтц дээр суух одоо шаардлагатай байна. Тэгэхгүй бол одоо ингээд нэг сандал суудал зөөгөөд ширээ сандал болоод
Ваахан одоо яам агентлаг нэгдсэний хэрээр тэнд чинь одоо хэдэн хүн ажилгүй болоод нэг ийм байдал үүсчихгүй гэдэг дээр болгоомжилж байгаа учраас өнөөдөр эцсийн байдлаар шууд тус тас гэж хэлэх болцоо алгаал гэдэг. Тэрнээс биш цомхон чадварлаг тэр ухаалаг төр гэдэг зарчим дээр бол яг байна. Тэрийгээ бол би үйлдэлээр харуулна.